Би гэдэг хүн өрх толгойлсон эмэгтэй гэдэг нэрийг зүүгээд 3 жил болжээ. Би энэ жил 31 хүрсэн. Энэ хугацаанд юм үдсэн гэх юм уу да. Би 10 жилдээ нэг бандтай үерхэд түүндээ маш их хайртай болоод түнгүүгээр амьдралаа төсөөлж чадхааргүй тийм их хайртай болсон. Тэр минь миний анхны бүх юм бас хамгийн сүүлийнх байсан. Тэр минь багаасаа зовлон үдсэн ч гэлээ маш мундаг. Хүн чанартай, бусдын төлөө төрсөн юм шиг тийм залуу байсан. Маш ажилсаг, хичээнгүй, нийтэж ер нь их ирч хүчтэй хүн гэх юм уу да. Уулзсан хүн болгон ам сайтай үлддэг. Миний хүн надаас 4 насаар ах, бид хоёр ивэлжилтэй. Би 10 жилээ төгсөөд оюутан болж хот руу орж ирсэн. Найз банд маань ч намайг дагаад хот руу орж ирээд ажил хийсэн. Тэр маань вакуум цонх хийдэг үйлдвэрт ажилд орсон. Би эхэндээ хүргэн ахындаа байсан. Бид хоёр сүүлдээ нийтийн байр, карма өрөө гээд түрээсийн байраар амьдарч байгаад хүүгээ төрхөөс өмнө хөдөөнөөс жижиг гэр авчирч айлын хашаанд гэрээ бариад амьдарч эхэлсэн. Би 20 настайдаа ээж болж хөөрхөн хүүтэй болсон. Хүү маань үнэхээр хөөрхөн, хүн хараад л ямар хөөрхөн царайлаг хүүхэд вэ гэж дуу алддаг байлаа. Би гэдэг хүн тэр болгонд баярлаад. Сүүлд нь бодоход тэнэг байжээ. Залуу байсан болохоор юм боддоггүй байж, гай 3 сартай хүүгээ цагаан хил амнаас ч гэхүү, эмч нарын буруугаас ч гэхүү алдсан. Амьдрал утгагүй болж энд ч баймааргүй, тэнд ч баймааргүй, ер нь тэнээд явчихмаар ч юм шиг, хүмээр юм шиг үнэхээр хэцүү байсан. Нөхрөө хүртэл хөөгөөд одоо чи надаас яв гэд харин хань минь юу яриад байгаа юм, хоёулаа хамт туулах ёстой гэд үргэлж дэргэд минь байсан. Би дотроо хоногийг нь дуусгаад энэ орчлонгоос явна гэж боддог байсан. Гэтэл 21 хоноод хүү маань буцаад миний хөвлөд ирсэн. Ер нь лам их буянтай хүү байна, удахгүй охин болоод ирнэ гэж хэлж байсан. Тэгээд л хүү минь эргээд ирэхэд сайхан амьдрах ёстой гэж бодоод амьдарчээ. Удалгүй охин минь төрж удаагүй байтал дүүгээ дагуулад 2 дахь охин минь ч төрсөн. Аажимдаа сэтгэл тайвширч. Ад жаргалтай зүйл олон болж хань минь завгүй ажилласаар бид халуун дулаан уур амьсгалтай. Ингээд хөөр цэлгсэн игэл жирийн амьдралтай залуу гэр бүл болсон. Охид маань ч цэцэрлэгт явдаг 3-4 настай болсон. Би ажилд орж хань маань нэг компанитай гэрээ байгуулж хуваараа Эрдэнэт рүү очиад зөөдөг болсон. 7 хоногт нэг эсвэл 2 явдаг. Бусад үедээ 100 айл дээр зогсож ачаанд явдаг байлаа. Тэнд танис сайтай, өмнө нь тэнд цонх хийдэг байсан болохоор би ч бас энд тэнд анхид бөглөж ярилцлагад орж Монголын дээгүүр орох компанид ажилд орохоор болсон. Хань маань хөдөө нутаг руу нэг ажиллаар яваад ирлээ. Би ч бөөн баяр ханыгаа ирэхэд ажилд орлоо. Цалин мөнгөч тажгүй юм байна гэхэд хань минь заашгүй гэд баярлаж билээ. Тэр өдөр 2 охин маань өвөө эмээдээ очсон байсан. Бид тэр шөнө хамгийн сүүлчийн удаа аз жаргалтайгаар өнгөрөөсөн. Ирээдүйн тухай ярьж жилийн дараа охтынхоо хүсэж байсан ягаан өрөөтэй байрыг авч өгөхөөр ярилцаж 2-3 хоногт би биений хэрийг санснаа хэлж хонож билээ. Маргааш өглөө хань минь ачаагаа ачаад явах болж бид 3-ыг үнсээд хайртай шүү гэж хэлээд явсан. 2 охин нь ааваа гэж араас нь гүйсэн. Ер нь хизээж тэгдэггүй байсан. Тэр өдөр л анх удаа тэгсэн. Би маргааш нь шинэ ажилдаа орсон. Хань минь өглөө 6 цагийн үед залгаад миний хань бос ажилтаа биздээ гэсэн. Ажил дээрээ очиод гэрээ байгуулж байтал утас тасралтгүй дуугарсан. Эцэст нь хамаатны хүүхэн багхан мосолд оржээ гэж хэлсэн. Гэтэл үнэндээ багхан биш байлаа. Дархны эмнэлэгт хүргэгдэж нэг нь хүнд нөгөө нь гайгүй гэсэн. Даанч хүнд нь миний хань байсан. Хагалгаанд орж сэрээд хамгийн түрүүнд нөгөө хүмүүс яасан гэж асууж билээ. Би гайгүй гэж худлаа хэлээд тайвшруулсан. Үнэндээ нэг хүн нь нас барсан байсан. Хань минь миний гараас чанга хатгаад машин гэдэг амар юм. Би өгөхөө алдлаа шүү гэж хэлсэн. Эмнэлэгт 2 хонлоо. 3 дахь өдөр нь би нь муудсан. Огтоо уулзуулагч боломжгүйгээр өөрөөр хань минь өөд болсон. Хүн гэдэг амтан гайхамшиг байдаг юм билээ. Би огтоо оруулж ирээд ааваа гэж дуудах юм бол буцаад ирэх юм шиг санагдаж байсан. Даанч тэр үед эмч нар зөвшөөрөөгүй. Нэгэнт ийм болсон юм чинь аав нь дурсамжинд нь эрүүл саруул сайхнараа үлд гэж хэлсэн. Тэр үнэн байсан. Тэгээд л бид 3 дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг бүлтийгээд үлдсэн дээ. Миний хувьд түнгүүгээр амьдралаа төсөөлөх аргагүй байсан ч тэр өдөр төсөөлшгүй амьдралаа туулахаас өөр аргагүй болсон. Огтоо айлахгүй тулд би ойлгохгүй хичээж нууж уйлсаар хот руу буцсан. 2 охин минь аав яасан юм? Аавтай яагаад уулзуулахгүй байгаа юм? Аав өгчихсэн болохоор та уйлаад байгаа биз дээ.
тэгээд үхэл гэдгийг ойлгохгүй гинэн цайлгунаар асууж билээ. Бас миний ээж хөөрхөн ухаантай гэд нулимсыг минь арчиж үнсэж аргацсан. Би гэртээ ирээд 2 охиноо 2 гараасаа хөтөлж аваад хол явж байгаад. Аав нь дахиж хизээч ирэхгүй. Гэхдээ өргөж зүрхэнд чинь хамт байна гэж хэлсэн. Том охин минь маш их уйлсан. Тэр үед том охин минь ойлгосон их хэрсүү хүүхэд. Харин баг маань сайн ойлгоогүй. Сүүлд надаас цагдаа руу залгаад аавыг хизээ ирэхийг асуугаад өг. Эмч рүү залгаад аав яаж байгааг асуугаад өг гэж гуйдаг байсан. Охид минь аавыгаа ирэхийг үргэлж хүлээдэг байсан. Манай гэрт аавын тухай яриа өрнөхөд хамгийн гоё. Хамгийн баатарлаг аавын тухай яриа болдог байлаа. 2 охин минь нүдэн сэргээд одоо ч гэсэн тэр хിവэрээ. Том охин минь нэг өдөр уйлаад би аавынхаа царайг мартчих байх гэж айж байна гэсэн. Биднийг ийм их зовлон дунгаж, эсэг бүтэн амьдралыг минь булаасан тэр хүнд би үнэхээр их гомдож, үзэн ядах үе их байсан. Амьдралдаа бууж өгмөр, сөхөрмөр үе олон байсан. Гэвч би 2 охиныхоо төлөө хандаа өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө илүү их хичээж амьдрна гэж өөртөө хэлээд сөхрөх биш сүрж амьдрахыг сонгосон. Миний хувьд бусдыг өрөвдөх, баярлахыг харахгүй хичээдэг. 2 охиноо өөрийгөө гоё авч явахыг зорддог болсон. Хүмүүс нөхөр нь өнгөрснөөс хойш их өнгө зүс ороод гялалцаад ихэлсэн байна гэж ярьдаг. Би хүүхэд байхдаа ийм яриа их сонсдог байсан. Бас нөхрийнхөө толгойг залгисан гих муухай үгсийг ч сонссон. Хүн хорвоод ирэхдээ хөтлөлцөж ирээд хөтлөлцөөд буцдаг бол би ч бас тэгээд л явах байсан. Ер нь бурхан хүнд амьдрах шалтгааныг нь үлдээдэг юм шиг ээ. Өмнө нь ч гэсэн хүү минь эргээд ирэхэд би амьдрахаар шийдсэн. Сүүлд 2 охиныхоо төлөө амьдрах хэрэгтэй гэж бодсон. Хоёулаа явчихвал охид минь яах билээ? Хинд үлдээх билээ? гэж бодоод шүдээ зуугаад үлдсэн. Гэхдээ зовлон үзэх тусмаа хүүхдүүддээ илүү сайн сайхныг авч өгөх юмсан гэж боддог. Хан минь биднийг Тэнгэрээс хараад баярлаж байгаа гэж итгэдэг. 1 жилийн өмнө би хүндхэн шийдвэр гаргаж Солонгос оронд ирсэн. Охиддоо илүү сайн амьдрал, ирээдүйг бий болгож өгөхийн төлөө, байрны мөнгөний төлөө явсан. Бас охидоо аюулгүй орчинд өсөхийн төлөө. Өндөр настай 7-10 нас гарсан аав ээжтэй ч хүндхэн ачаа өрүүлсэн. Тэд минь 2 охиныг минь харж сургуульд нь хүргэж өгч авч байгаа. Хөөхий, ээж минь их ачаа өөрч байна да. Аав минь олон жилийн өмнө даралт өгч харуулж эмчилгээ хийлгээд овоо болж байсан. Энэ жил дахин унаж ташааныхаа ясыг хугалж 2 хөл дээрээ явж чадхааргүй болсон. Ээж минь ч өмнө нь хөлөө хугалсан ч төд удалгүй таяг тулаад бидний төлөө боссон. Ээж минь охиноо уучлаарай. Ээж нь ийм их ачаа өөрүүлж байгаад 2 охин минь уучлаарай. Ээж нь та хоёрыг ийм хүнд үед орхиод хүний нутаг зорж явсан. Гэхдээ ээжийнх нь өөрийгөө өмөөрөх ганц шалтгаан та хоёртой сайхан амьдрал, ирээдүйг биелүүлэхийн төлөө юм шүү. Гэхдээ хүний нутаг Монголд байхдаа бодсноос тийм амархан байгаагүй. Коноп дарчвал мөнгө олдог газар биш. Гэхдээ ээж нь зорьсон зорилгоо биелүүлээд их орондоо гэртээ инээгээд харина гэж итгэж байна. Уйлах өдөр байхад инех өдөрч бас ирнэ гэж найдаж байна. Эцэст нь хэлэхэд хүмүүс минь хурдаа тааруулж яваарай. Яарад яах вэ? Та хайртай хэн нэгнийхээ бас бусдын сайхан эсэг бүтэн амьдралыг бүү булаагаач.